За яг ингээл экологийн асуудалтай холбоотой бас нэг юм мэдээлэл гарсан. Сая Монгол Улсын ерөнхийлөгч чинь нөгөө нэг Ташкентод очоод Путин СЖП-ийн хоёртойгоо уулзлаа л да. За өнгөрсөн жилээс нөгөө Ташкентод уулзаад 3 улс байнга уулздаг болмоор байна гэдэг санаачлал тавиад Монгол улс чинь ерөөсөө дотоод асуудлаа заавал хоёр хөршөөс асуудаг нэг тийм байдал руу өөрөө бүтэхэд оруулчихсан шүү дээ. Тэгээд яг тэрнийх нь өргөжлөлт нь энэ жил болсон юм байна. Тэгээд Ташкентод болсон уулзалтан дээр юу ирсэн гэсэн чинь хамгийн гол анхаарал татсан юм энэ шуурга цэг юм дээр гарсан байсан. Путин яагаад буулт хийхгүй нэ гэсэн. Тэгээд Монголтой холбоотой асуудал болохоор сонирхоод үзсэн чинь Эгийн голын усан цахилгаан станц барих асуудлыг чинь Путин зөвшөөрөхгүй байна. Яагаад зөвшөөрөхгүй вэ гэсэн чинь Эгийн голын гарч байгаа тэр цахилгаан станцаас гарч байгаа ус шууд утгаараа байгаль нуур зутгана. Тэгэхээр байгаль нуурын экологийн асуудалтай холбоотой асуудал учраас Эгийн голын усан цахилгаан станц барихын асуудал дээр ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг. Уулын цахилгаан станцын төслийг хэрэгжүүлжсэн одгүйгээд хүн чинь уулна. Хэлэхдээ Оросын тал бол окей болцоо асуудалгүй болсон гэж зүйл ярьж байсан. Тэгсэн чинь одоо бүгд том асуудал байгаа юм шүү дээ. Бид чинь ингээд нэг том төслөө явуулъя гэдэг боловч яг цаана болохоор зэрэг одоо төсөл өдөртгч асууад юм уу яа нөгөө Путин одоо үгүй гэдэг нэг хэдийгээс уучлаа. Уул нь нэг хэрэгтэй юм шиг байгаа. Тэгсэн мэтлээ ингээд асуудал нь бол энэ дээр олон улсын томчид янз бүрийн зүйлийг тайлбарлаж байсан. Ялангуяа олон улсын томчдоос ганцлаггүй нэг юм зүйлийг гарч ирсэн. Ташкентийн уулзалт гэдэг бол Монгол улсыг хоёр улсын хараад 100% оруулчлаа. Монгол улс энэ хоёр улсгүй юм хийж чадахгүйгээр баталсан ийм уулзалтыг боломжтой хийлээ. Манай ерөнхийлөгч цагаан хэлбэрдэрж бол улс их орондоо халтай нэг шийдвэрийг гаргачихлаа гэдэг зүйл төр бол маш их хавж байгаа гэж хэлж байсан. Ялангуяа хятадын тал ерөнхийдөө торгоны зам гэдэг маш том төслийг өөрөө хэрэгжүүлэхээр улаарч байгаа. Энэ чүүдээс Европ бол манай улсад маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд